За сайн бацгаано. Өглөө хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ энэ өглөө мэндийг хүргэе. Би хөөж Бямбтарж байна. Үзэгч та бүхэндээ иргэдийн дунд нийтлэг тулгамддаг орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн юм аа. Сүүлийн үед энэ орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудлаар аливаа төрлийн маргаан иргэд хохирох ийм асуудлууд ихэхэн гарч байна. Хуульчдаас иргэд ихэвчлэн дараах төрлийн агуулгаар зөвлөгөө мэдээлэл авч байна. Өөрөөр хэлэх юм бол орон сууц захиалгын гэрээтэй холбоотой дараах төрлийн маргаан дийлэнхийг зохиолж байна гэсэн үг. Тухайлах юм бол орон сууцны метр квадратын үнэнд өөрчлөлт орох. Анх жишээлбэл 60 метр квадрат байр захиалсан байж идэл байр ашиглалтанд орсны дараа 55 метр квадрат болоод талбай хэмжээнд өөрчлөлт ордог. Ингээд метр квадратын зөрүүг төлнө, эсвэл төлөхгүй гэдэг агуулгаар маргаан үүсдэг, маргаан дагуулгддаг ийм асуудал байна. Хоёрдугаарт нь байрны үнэнд өөрчлөлт орох. За 3 сая төгрөгөөр анх байр захиалжсэн бол 2 жилийн дараа байр ашиглалтанд ороход байрны метр квадратын үнэ 3 сая 500 эсвэл 4 сая төгрөг болдог. Ингээд байрны зөрүү болох энэ үнийг төл гэдэг асуудлыг барилгын компаниас иргэнд тавьдаг. За ингээд тухайн үнийг төлнө, эсвэл төлөхгүй гэдэг агуулгаар маргаан бий болдог, маргаан үүсдэг гэсэн үг юм аа. За дараагийн нэг юм нь тухайн орон сууц захиалгаа иргэн тухайн орон сууц захиалаад орон сууцанд орно гэж хүлээгээд байж идэл тухайн орон сууцыг нь бусдад хэд хэдэн удаа худалдан борлуулдаг, дамжуулан борлуулдаг асуудлаас үүдэлтэй маргаанууд бас ихэхэн ихсэж байна. За энэ төрлийн маргаануудаас та өөрийгөө хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? Иргэн тойронд чинь орон сууц захиалгын гэрээгээр орон сууц захиалаад байранда орохоор хүлээгээд сууж байгаа бол та дараах зөвлөгөө дагах хэрэгтэй. Нэгдүгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль гэж байгаа. За Монгол Улсын иргэний хууль гэж байгаа. За энэ хуулиудад юу заасан байдаг вэ гэхээр урьдчилан тэмдэглэгээ хийлгэж эрх зүйн хамгаалтыг тогтоолох талаар хуульч өгсөн байдаг юм аа. Тэгэхээр иргэд энэ урьдчилсан хамгаалтаа буюу урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй улмаас тухайн орон сууц бусдад зарагдаж, барьцаалагдаж, та ирэхээр хохирох ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа. За урьдчилсан тэмдэглэгийг хизээ яаж хийлгэх вэ гэхээр барилгын компани нь дууссан болон дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуул авах ёстой. Мөн эрхийн усан бүртгэлийн дугаар авсан байх ёстой. За үүний дараагаар та орон сууц захиалгын гэрээгээ харьяа дүүргийнхаа усан бүртгэлийн байгууллага дээр барьж очиод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх ёстой байх нэ. Ингэснээр та тухайн байрыг, таны захиалсан байрыг бусдад дамжуулан зарах, бусдад барьцаалах энэ олон төрлийн эрсдлээс та урьдчилан сэргийлж өөрийгөө хамгаалж, эрх зүйн хамгаалтыг бий болгож болох нэ гэдэг нэг юм ойлголтыг та авах зүйтэй. За дараагийн нэг юм орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа манайхан буюу иргэд шууд очиод үзэхгүйгээр, уншихгүйгээр, судлахгүй барилгын компаниас өгсөн гэрээний драфтыг уншихгүйгээр гар үсэг зурдаг том алдаа байна. За тэгэхээр мэргэжлийн хуульчдын зүгээс юу зөвлөж байгаа вэ гэхээр та нэн тэргуунд орон сууц захиалгын гэрээгээ сайтар уншиж судлах ёстой. За үүний өмнө эхлээд шалгах ёстой зайлшгүй хэдэн шалгах шаардлагууд байгаамаа. Нэгдүгээр тухайн барилга байгууламжийг барьж буй барилгын компани барилгын тусгай зөвшөөрлөлтөө байгаа юу гэдгийг шалгах ёстой. Нэг. Хоёрдугаарт нь тэр барилгын тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусч байгаа юу гэдгийг та шалгах ёстой. Хоёрдугаарт нь тухайн төсөл хэрэгжиж буй газрын аливаа маргаан зөрчилдөө эсэх цуцлагдсан байна уу? Эсвэл газрын ямар нэгэн байдлаар маргаантай байна уу гэдгийг шалгах ёстой. Тухайн төсөл дээр мөн аливаа төрлийн маргаан байгаа юу гэдгийг та шалгах ёстой байх нэ. За 3 дугаар асуудал нь тухайн барилга байгууламж техникийн нөхцлүүдээ авсан байна уу? Холбогдох техникийн нөхцлүүд нь гарсан байна уу гэдгийг та мөн шалгах ёстой. Тухайн төсөл инженерийн шугамшүүлжээ дэд бүтцэд холбогдох боломжтой юу гэдгийг та мөн шалгах ёстой. Батлагдсан зураг төсөв нь байгаа юу гэдгийг та бас мөн харж үзэж шалгах ёстой байх нэ. За эдгээрийг үзэж шалгасны дараагаар та яг орон сууц захиалгын гэрээ рүү орж байгаамаа. Орон сууц захиалгын гэрээн дээр дараах хэд хэдэн зүйлүүдийг та сайтар анхаарах ёстой. За нэгдүгээрт нь тухайн орон сууц захиалгын гэрээнд метр квадратын үн
буюу та бүгдийн нөгөө барилгын компанитайгаа тохиролцож байгаа үнэнд өөрчлөлт орохгүй шүү гэдгийг та аягүй сайн тодорхой одоо гэрээгээрээ тохиролцож оруулж өгөх ёстой. Хоёрдугаарт нь талбай хэмжээнд өөрчлөлт гарах юм бол хэдийн хэмжээг нь хүлцэж болох юм. За хэдийн хэмжээнд нь одоо хүлцэхгүйгээр та хэрхэн яаж тохиролцох юм бэ? Жишээлбэл 5 м квадрат зөв рүү гарах юм бол зөв рүүг нь барилгын компани яаж төлөх юм? Та эсвэл одоо илүү гарсан тохиолдолд энэ үнийг яах юм бэ гэдэг агуулгаар гэрээндээ одоо та энэ зохицуултыг оруулж өгөх ёстой болох нэ. За 3 дугаарт нь барилга байгууламж буюу тухайн таны захиалсан орон сууц ашиглалтанд орох хугацаа гэж байгаа. Хугацаагаа аюул сайн тодорхой тусах ёстой. За энэ барилга байгууламж хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд за яах ёстой бэ гэдэг агуулгыг та гэрээндээ бас тусах ёстой. Алдан хүү торгуулийн асуудлаа яах вэ гэдгээ та гэрээндээ сайтар тусгаж байж за орон сууц захиалгын гэрээгээр за байгуулах ёстой болох нэ. За иргэдийн дунд ихэвчлэн энэ бартерын гэрээ гэдэг нэг зүйл байдаг. Бартераар за орон сууц худалдаж авдаг. За барилгын гүйцэтгэгч компаниас одоо та бартерын гэрээг иргэшүүлэх замаар за орон сууцыг одоо худалдаж авлаа. За захиалгын гэрээ хийлээ гэдэг ийм ойлголт нийгэм донд байдаг. Үүнээс шалтгаалсан одоо маргаанууд ихээхэн гарч байна. Тухайлх юм бол та нэг барилгын одоо гүйцэтгэгч компаниас орон сууц аваад за 2 жилийн дараа ч юм уу жилийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа байр ашиглалтанд орсны дараа одоо байраа авъя, байранд орё гэдээ барилгын компанид очтол таны байрыг өгдөггүй. Яагаад өгдөггүй вэ гэвэл энэ байр нь одоо тухайн одоо гүйцэтгэгч компани нь ажлыг чанаргүй хийсэн, хугацаанд нь хийгээгүй, тооцоо нийлээгүй гэдэг үгнээс эргэн таны захиалсан байрыг өгдөггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэвэл та энэ бартерын байрыг худалдаа авч байгаа тохиолдолд нэн тэргуунд та тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч компани нь барилгын компанитайгаа тооцоо нийлсэн акт байна уу? Ямар нэгэн төлбөр тооцоо байна уу? Төлбөр тооцоогүй байх тэр албан бичиг тоотыг авсны дараагаар та яах нь вэ? Гэрээгээ хийгээд одоо төлбөр мөнгөө шилжүүлж болох нэ. За нэгэнд төлбөр мөнгөө шилжүүлээд орон сууц захиалгын гэрээгээ байгуулсан тохиолдолд нөгөө урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж чадаагүй тохиолдолд таны байрыг одоо бусдад дамжуулан зарсан, гурдаж итгээдэд худалдан борлуулсан, барьцаалсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. За ийм тохиолдол үүсэх юм бол энэ нь өөрөө заллим эхлэх гэмдэргийн шинжтэй анханасаа одоо жишээлбэл дүр үзүүлэн хийж таныг хуурам эхэлж залилсан байна гэж үзэх юм бол та хараа дүүргийнхэн цагдаагийн байгууллагад одоо гомдол хүсэлтээ гаргаад эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой. За нөгөө талаар нь талбай хэмжээнд өөрчлөлт зөрүү гараад хоорондоо маргалдаад нөгөө үнийн өөрчлөлтийн зөрүү гараад эндээ хоорондоо маргалдаад эсвэл таны барилга байгууламж хугацаанд ашиглалтанд орохгүй нөгөө барилга байгууламж хугацаанд ороогүйгээс таны эрх зөрчиж гинэ гэж та үзэх юм бол мөн одоо хараа дүүргийнхаа одоо иргэний эргийн одоо анх шатны шүүхүүд та нэхэмжлээ гаргаад за зөрчигдсөн эрхээ сэргийлэх, эрх зүйн хамгаалтаа тогтоолох одоо бүрэн боломжтой байх нэ. Тэгээд эцэст нь та одоо орон сууц захиалгын гэрээ байгуулах гэж байгаа болвол мэргэжлийн хуульчаас зөвлөгөө аваад гэрээгээ хянуулаад за өмгөөлөгчөөс зөвлөгөө мэдээлэл авсны дараа одоо энэ эдгээр бүгдийг шалгасны дараа гэрээ байгуулвал та олон учирч болох энэ эрсдлүүдээс өөрийгөө болон гэр бүлийгээ ойр дотныхоо хүнийг одоо эдийн засгийн эрсдлээс хамгаалж болох нэ гэдэг зөвлөгөөг та бүхэнд энэ удаа хүргэж байна. За анхаарал хандсанд баярлалаа.